Тэгэхээр одоо шүдийн угаатдаг уу? Тий, шүдийн угааш хэдүүлээ. Тэгээд зориултын оо сойз байх уу? Зориултын оо сойж байгаа. Тэгэхээр энэ нөгөө хүний оочин болоход зайлаад бол гээд бас нэг амьтанд ч бас асуудал үүсгэх хор нөлөөжүүлж өгөө гэдэг. Тэгэхээр шүдийн хэдүүлээ одоо яг багаас нь дасгаад оо сойж нь одоо аманд нь хөлгөж ингэж дасгаад ихтэй дасгана. Тэнгүүтээ одоо 3 сараас нь эхлээд одоо үүдэн шүд чинь солигдож эхэлдэг байхгүй. Одоо яг үнтэй адилхан нөгөө сүүн шүд чи ясан шүдээр солигдож эхэлнэ. Тэгээд энэ үед нь хэдүүлээ яах вэ гэхээр одоо нөгөө сойж руугаа шүү дээ. Юу н угаахтаа нөгөө хүнд хүүхдэд нөгөө нэг юу хийдэж шүү дээ. Шүд угаадаг нэг зориулт хурундаа хийдэг. Тэр их амар үдээ. Зориултын ноог нь хийлээ. Тэгээд эхний ээлжид нэг яахтар амтнд бол амд нөтлөөж ингээд 7 ногт нь 2-3 удаа угаахад бол болно. Тэгэхгүй бол шүд чулуужаад ирэхээр амны маш муухан юм. Шүд нь тэгээд чулуу өсчихөж байгаа. Одоо жижиг үйлдвэрийн нохоонууд чинь хамгийн төгөөмөл асуудал нь шүдний чулуу өсөөд ийм асуудал үүсдэг байхгүй. Том үйлдвэрийн нохоо чинь бол хайцсангуу нөгөө нэг хатуу ол идэж байгаа. За шүдэн том байдаг учраас юу яахгүй чулуу өсгөх нь хайцсангуу баг. Тэгээд нөгөө чулуу өсгөхөөр чинь асуудлууд нэлээд гарна л да. Тэгэл зүрх судасны асуудлууд байна. Маш хэмжээний нөгөө шүдний халдвар орчихоос чинь бактери халдвар орчиход шүд нь өвдөн. Тэгэхээр хүмүүс бас тэрийг сайн анхаарах нь хамгийн чухал.